Ингээд та нар инг тэгэх бол одоо яг яахан мэдэхгүй шүү дээ. Би бариад ингэж жоохон 50 байгаарай. За сайхан ерөөсө чөлөөт явчих. Тэгэл дараа засмас заслын нэзтэй. Яах вэ? Энд чи ингээ рекламны пауз хийсэн шүү. Зүгээр гинэ тэгсэн чи. За манай хүргээд үгүй подкаст оролцож байгаа хүмүүстээ бид нар Канадынхаа нэрийн бүтээгдэхүүнийг өгдөг. Тэгээ энэ бас хоёуланд нь айгүй бэлэгшээлтэй гэж бодож байна. Энэ дотор би ингээд яг өөрсдийн бидний бэлтгэн гаргасан одоо study planner гэдэг энийг ингээд шингээгээд хийчихсэн байж байгаа. Энэ ингээд нөгөө жилийн хүүхдүүд ингээд төлөвлөгөө гаргадаг гэхдээ ингээд саяхан нэг сургууль маань ирээд хүүе энэ яг ингээд солонгост одоо тренд болоод байгаа штэ. Ямар танах ингээ мундаг ингээ төрүүлэг хийсэн байх гэдэг тэгсэндээ би бүр амар баярлаад айгуу тийм гоё юм байна. Тэгээ энийг чи өөрөө яг ингээ гоё хийгээд үзээрэй. Энэ ингээ хүн дадал зуршаас суулгадаг тийм юу байхгүй юу? Тэгээ дээрэс нэг юм хөрх юм хийчлээ. Вау ямар гоё бэ. Цагаан намаа хийчлээ. Хин нэгэнд нь бас нөгөө тэрүүгээр чи айгуу олон нөгөө нэг хэл сураагүй гэрээгээр явцсан ч юм уу нэг хүмүүс таардаг та. Тэр хүмүүст гоё ингээ бас бэлэг болохгүй тий. За ингээд нэрийн бүтээгдэхүүнээ бэлгэлчихээ. За баярлаа. За тэгээд удаан холзаагүй найзтай цэцэг бас бэлгэлчихье. Ямар гоё. Баярлалаа нэ. За ингээд хоёлаа подкаст эхлэе да. Та намайг хүргээд өгөх юм. Бид хүүхдийг зүгээр л хаалх хуртал дагуулдаг. Гэвч үнэндээ ирээдүйн зам руу анхны гэрлийг асааж өгдөг. Зарим хүргэлт замын эхлэл байдаг. Мөрөөдөл рүү ойртох зориг хэн нэгний хүргээд үгүй гэсэн үгнээс эхэлдэг. Хүмүүр хаа нэгтээ хүрэх гэж яваа. Зарим нь хол, зарим нь ойр. Яасан бэ нөө? Хашаа явах уу? Хаашаа үргээд өгөөч. Харин хэн нэгний хүргэх тэр мөчөд бид өөрсдөө ч бас урагшилж байдаг. Хүргэх гэдэг бол зүг чих заах. Нихөө. Ороо олгоос өмнө найзаараа хүргэж өгөөрэй. Аюулгүй зөв зам руу нэг хүний хөдлөөд буцаад ирэх итгэл юм. Хүмүүр ямар нэг зүйлийг хүлээж байдаг. Мэдлэг, боломж, өргөдөж буй ирээдүй. Амьдрал түүнийг нь хүргэж өгдөг хүмүүсээр урагшилдаг. Хүргээд үгүй подкаст. Өнөөдрийн зочноор сормос урлалын чиглэлээр олон улсын давцан дээр шүүгч болтлоо явсан. За энийгээ бүр хоббигоос нь мэрэгжил болтоо авч явсан. Энэ сайхан бүсгүйг урьж авчирлаа. Энэ бол Нэнэ. За өдрийн мэнд Нэнэ. Өдрийн мэнд. Манай подкастт оролцож байгаад танд маш их баярлалаа. Баярлалаа та бүхэнд намайг урьсан. За ихэнх одоо ажил амьдрал нь Солонгост гэдэг оронд явагдаж байгаа тий. Тэгээд яг Монголд ирж байгаа богинохон хугацаанд нь бид нар бас ингэж урьж авчирч байгаа да маш их баяртай байна. Цагийн аягүй гой тааруулчлаа тий. Та харин миний цагнаас харин яг тааруулж чадлаа. Харин тэглээ. Ааха. За хоёлаа амар гоё сэдвтэй. За энэ юу вэ гэхлээр Солонгост хоёлаа баг одоо хэдэн жилийн 15 жилийн өмнө баг тий 20 баг 20 арай хүрээгүй. Тэр хугацаанд уулзж ирсэн. Тэгээ тэр хугацаанд уулзахдаа би болохоор нэг хөөрхөн охин бас ингээ гүйж энэ гэсэн чи одоо ил айгүй гоё тийм бүсгүүчүүд болчихжээ. Тэгсэн байна. Тэгээ гоё ингээд оюутан насанд уулзж ирсэн миний бас ингээ танил маань энэ удаагийн дугаарт орж ирж байгаад маш их баяртай. За тэр тусмаа хоёлаа Монгол улсдаа энэ удаад амар гоё мэдээтэй ирсэн байгаа тий. Монгол улсдаа хамгийн анхны одоо тэмцээнийг олон улсын тэмцээнийг бас зохион байгуулах болсон. Тэгээ тэрний яг арын албанд ажиллаж байгаа гэдэг амар гоё мэдээнүүд авчирч байна. Тэгээд яг энэ тухай чинь бас сонсомоор байна. Солонгос орнд сураад ирсэн хүмүүсээс хамгийн түрүүнд нэг асуух асуулт нь юу вэ гэхлээр яг амжилтанд хүрэх үед чинь яг ямар бэлтгэл ажил байж тэр амжилтанд хүрвэ. Солонгосчууд нэг юм бэлтгэл ажиллагаа амар хийдэг усуд штэ тий. 10-аад наснда нэг 20 наснда зориулж бэлтжийдэг. 20 насныгаа би дандаа 30 наснда зориулж бэлтдэг гэж ярьдаг усуд штэ. Тэгэхээр энэ зүйл хоёулынхаа амьдрал дээр хэр бууж ийн. Энэ яг үнэн байна уу? Яг тийм тий Солонгос улсын хүмүүс маань яг нэг тийм бодолтой явж байгаа тий. Миний хувьд ч гэсэн яг л тэрний дагуу одоо Солонгос улсад ажиллаж амьдраад 15-6 жил болсон байна. Яг энэ хугацаанд яг амьдэрсэн яг найзын одоо яг ингээд хэлсэнчлэн яг л тийм байна. Миний одоо яг бодож явж байсан хүсэл мөрөөдөл маань дандаа 10 жилийн дараа биелж байна.
Вау. Тийм. Найз нь болохоор одоо 2015 онд хоёулаа танилцчихсан. Яг 2015 онд би одоо яг тухайн үед гоо сайхан гэдэг салбарт суралцаж өөрийнхөө хоббигоороо хумсны чиглэлээр сурч ирсэн. Тэгээд энэ хумсны чиглэлээр сурж явж байгаагаад эгнийга 2015 онд сурж байгаад тухайн үед тэмцээн уралдаан болдгийг мэдээд тэмцээн уралдаанд орж яваад тэгээд тэмцээн уралдаанд нэлээд орж явж байгаад 2-3 жилийн дараа олон улсын шүүгчийн сургалт болдгийг мэдээд за тэгвэл би энэ тас өөрийгөө сориод үзье. Ингээд явуулаад үзье гэдэг үтнээс өгж явуулаад тэгээд олон улсын шүүгчийн сургалтанд хамрагдаад 2019 онд инка олон улсын холбооны албан ёсны Монгол дахь сормон сурлалын чиглэлийн шүүгчийн эрхийг авч чадсан. Вау. Тэгээ одоо түүнээс хойш одоо бас нэлээд олон жил болсон байна. Тэгээ энэ цаг хугацаанд маань инка олон улсын холбоо маань 8 улс орнд шип харилцаатай байдаг. Олон улстай жил болгон тэмцээн уралдаанаа зохион байгуулад ингэ явдаг. Тэгээ энэ олон улс оронд бас өөрийн биеэр ингээд оролцож шүүгч хийж явлаа, оролцогч орж явж байлаа. Тэгээд тухайн үедээ Монгол улстай тэмцээн зохион байгуулчих юмсан энэ ямар гоё тэмцээн бэ? Монголын энэ гоё чадварлаг артистууд энэ тэмцээн уралдааныг бас хараад тийм ээ бас эндээс илүү гоё мэдрэмжийг аваад өөртөө бас бусад улс оронтой харьцуулаад ур чадвараа гоё үнэлүүлээсэ гэдэг юм надад тухайн үед цаг болгонд ингэж гоё төрж исэн. Тэгээд одоо тэр хүсэл мөрөөдөл маань биелж зорилго маань одоо гэх юм те биелсэн. Тэгээ одоо энэ 2026 оны 3 сарын 28-нд инка олон улсын холбооны одоо энэ тэмцээн маань Монгол улсад олон улсыг нэг утгаараа гоё зохиогдох гэж байна. Тэгээд сая энэ ажиллаараа ирсэн байна. Маш их баяр хүрье. Маш том ажлыг одоо ард хийсэн. Арын багт нь яг юу ямар эдэм бэ? Тийм, арын багт нь бол яг энэ цаг хугацаанд явсан туршлага дээрээ л одоо суурилж одоо ингэ явж байна. Тэгээд зөвхөн би тэр 2019 онд явж шүүгч болж исэн бол одоо манай Монгол улсаас одоо инко холбоонд маань 17 шүүгч албан ёсоор элсэж Монголын албан ёсны шүүгч нар болж чадсан байгаа. Тэгээ энэ шүүгч нар маань ч гэсэн одоо энэ болох тэмцээнд маань өөрсдийнхөө шүлтээ хийгээд явнаа. Бусад улс орны шүүгчтэй хамтарч дээрэс нь мөн одоо энэ тэмцээнд маань олон улсын оролцогч орж ирнэ. Манай Монголын артистууд оролцох ийм гоё тэмцээн болох гэж байна. Үнэхээр бас гоё мэдээ тий. Хоёлаа энэ шүүгч гэдэг заманд хүрэхэд бол бас нэлээд бас юм зам дардан байгаагүй бах тий. Ямар олон зүйлийг давж гарч энэ шүүгч гэдэг энэ одоо бас хэрэгэн зэргийг авбаа. Энд яг ямар хүмүүс нь авдаг вэ? Ер нь ур чадвар хэрэг шаарддаг. Тий. Ямар бэлтгэл ажиллагаа бид нарт хэрэгтэй болох вэ? Тий. Одоо яг шүүгч гээл ингэнгүүл аюу ингэж одоо нэг энэ ямар юу хүн бэ л гэж боддог байх тийм ээ. Шүүгч гээл зарим одоо ингээл тэмцээн уралдаанд очингол хүмүүс оролцогч нар ингээл эмээгэл ингээд би саах бол өөрөө тэгжсэн. Шүүгч гэдэг юмд хүрэхийн тулд мэдээж цаг хугацаа маш их шаардагдана. Мэдээж би сурчаа шууд болох боломж авахгүй. Мэдээж маш их уур чадвараа олон улсад үнэлүүлнэ, тэмцээн уралдаанд орно. Дээрээс нь өөрөө маш олон тэрэнд хүрэхийн тулд маш их мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Тэрэндээ бас уялдаад хаана надад сургалт, надад хэрэгтэй ямар мэдээлэл байна тэр олон мэдээллийг авахын тулд би өөрийгөө илүү хөгжөөс сурах хэрэгтэй. Тэгээд тухайн шүүгчийн энэ холбоо маань болохоор надад шаардлага тавьжсэн чи хичнээн одоо ямар тэмцээн уралдаанд оролцож байваа тий гэдэг шаардлагыг тавьжсэн. Тэгэл би чинь орж исэн тэмцээн уралдааныхаа юу ингээл өгөөл харуулаад тэгээд бас уухгүй явжээ, бас уухгүй явсан. Энэ хүртэл явхад манай гэр бүлийнхэн бас надад аяух эсэргүүцдэг байсан. Чи яг юу хийгээ яваад байна вэ? Хүүхэд минь гэл манай ээж аяух тэгдэг байсан. Тэгэл үгүй за би ингээл гоё сонирхолтой өөрийнхөө гоё хоббигоо гоё ингээ хөгжүүлээд байна штэ ээжээ гэл ингээл яг тухайн үед би ч нөгөө нэг тэмцээн уралдаанд оролцоод айгүй гоё тийм шагнал авч ирсэн. Өөрийн бүтээлээр оролцоод гран-при шагналыг нь авч ирсэн. Тэгэхэд надад маш их гоё урам зориг ороод тэгээд би тэндээсээ эхлүүлээд яг энэ шүүгч болёо гэдэг зорилго тавиад тэгэл ерөөсөө тэр зорилгодоо хүрэхин тулд би сургалтанд маш их хамрагдсан. Өөртөө маш их мэдээлэл цуглуулсан. Тэгээд би яг шүүгч гэдэг цолыг бол авчихсан байна. Шүүгч болохын тулд энэ салбар дээр 10 жил ажилласан тий. Тий. 10 жилийг туршлага хоримтлуулж ур чадвар
одоо цуглуулж энэ шүүгч гэдэг одоо хэрэм зэрэг дээр хүрсэн байна шүү дээ. 10 жилийн өмнөх нээний ямар байваа. Яг энэ сормос урлал гэдэг одоо шалгалтыг дөнгөж өгөөл энийг дөнгөж бэлдээл эхэлжсэн яг тэр нөө сурагч руу буцаад хоёлоо орё тий. Энэ гоё дурсамжаас авалцаач. Яаж явж байгаа хоёлын сормос руу ороод ирв. Би чинь ер нь бол Солонгос улс руу явахдаа тийм ээ. Ер нь бол гоо сайхны чиглэлээр сурна гэж бол яваагүй. Ажил амьдралаа дэвшлүүлэх гэж би тэнд ажиллах гэж явжсэн. Тэгээд ажиллах гэж очиод өөрийн бас хобби гэж хүнд байдаг тийм ээ. Ямар ч хүнд хобби гэж байдаг шүү дээ тийм ээ. Тэр нэг хобби бол надад бол тийм 10 жилээс эхлүүлээл нэг хумсан дээр ингээл зүгээрээ ингээл юм цэцэг зурсан тийм нэг тийм нэг тийм гарын тийм нэг дүү байсан юм шиг байна. Тэгээд яг тэр нэг хоббигоо би сургалтын төв байдаг гэдгийг мэдээд за тэгвэл би энийг ч бас сурах юм бол ажлынхаа хажуугаар би бас мөнгө олж болох юм байна гэдэг надад бодол орж ирсэн. Тэгэл ерөөсөө сургалтын төвдөө тэр сургалтын төв маань 3 сар заасан. Тэгээ гарын сар одоо хумсараа их суугаад ингээ явж байсан чинь сормосны чиглэл орж ирсэн. Тэгэл сормосны чиглэл орж ирсэн чинь ахаал нөгөө сонирхол татагдал. За тэгэл сурж байгаа. Гэсэн чинь яг сураад эхэлсэн чинь сормос урлал бүр надад үнэхээр надад бүр яг тохирох тийм мэрэгжил байж таарсан. Одоо бол мэрэгжил гэж ярина би тэрийг. Яагаад тэгэхээр энэ цаг хугацаанд би төрийн нэг эзэмш чадсан учраас тийм ээ. Мэрэгжил гэж ярьж байна. Тэгээд ерөөсөө ингээд сурж яхад бол тэгээд анх бол ингээл өдөр болгоо ингээл нөгөө цүнхөө үрэл тийм ээ. Ингээл тэр цүнхэн дотор чинь ингээл одоо яг миний гарын авалгууд явж байгаа шүү дээ. Цүнхөө үрэл өдөр болгоо ингээл сургалтынхаа төв рүү орохдоо маш их юм би бодож орж байгаа шүү дээ. Тэр ухаан үед чинь бас нөгөө хэл бас амар сайн биш байсан. Тэгээд хажуудаа бас нэг номоо барьчнаа бичсэн. Солонгослын номоо. Солонгослынхаа номыг барьсан. Тойл бичиг үү? Тий, тойл бичиг. Тэр хойд ч нэг мөсөс гаргасан тийм ногоон тойл бичиг байдаг гэсэн шүү дээ. Ийм нэг зузаан. Тэрийг бол миний цөхөнд бол өдөр болгон тэр явдаг гэсэн. Тэгэл тэр нэг үг хэлэнгүүл нь багшаараа бичүүлж аваад тэр чинь бас нөгөө техник учраас нөгөө бас мэдхгүй үгнүүд маш их гарч байгаа. Би чинь зүгээр амьдрал дээр л ингээ хэлээ сураад ингээ явж исэн үг чинь тийм ээ. Яг тухайн үед чинь нөгөө нэг мэрэгжлийн шаардлагаас шалтгаалж өгнөд гарч ирж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө тэг чинь мэдгүй яг одоогийн байдал шиг тэр чинь аппликейшн гэж юм байхгүй. Тэгэл нөгөө слайдаар гаргаж ирээл багшаараа бичүүлээл нэг нэгээр ингээл аюух тийм хэлсэн үед байсан байна. Би ч гэсэн гартаасаа гартасан. Тэгээ тухайн үед 3 сар сургалтынхаа төв дээр хичээлээ дадлага багшийн зааж өгснийг сурна. Өөрөө гэртээ ирээд цаг заваараа 2 цаг өөрөө дадлага болгож хийн. Тэгэл яг тухайн үед оюутан хүүхдтэй юмчиндээ тэгэл зарж байгаа юм одоо нөө зааж байгаа юм маш сайн сураал илүү материал ингээл цуглуулж гал ажил хийгээл хамаг мөнгө тэр материал руу ингээл аваал ерөөсөн маш их материал цуглуулаад аль нь надад тохирох юм бол тий гээл ингээл айгүйх үзчихсэн. Одоо бодох нь бүр айгүйх тийм юмыг сонирхол руугаа айгүйх зарцуулж ирсэн. Би анх одоо 2015 онд сураад тэмцээнд одоо манай багш за одоо чи одоо орж болно гэд. Тэгээд яг тэмцээнд очиод болдгийг ч мэдээд ороод цөнхөө урж очиод манекена тавиад бэлтгэл ажиллаа тавиад айгүй ингээл маш олон хүн байгаа тэнд 200-300 гаруй оролцогч ингээл нэг тэмцээнд ингээд оролцоход бүгдээр ингээд байж байдаг. Тэгээд би хамгийн урталт нь ингээд сууцсан. Тэгэл тэмцээн эхлэнгүүл ерөөсөө тэр их хүчтэй ая яваал эхэлсэн. Тэнгүүд л ерөөсөө ингээл гинт нөгөө нэг аягүй гоё юм 50 байсан хүн чинь бүр ингээд огшоол сандарч эхэлж байгаа байхгүй 50 байж чадахгүй. Яагаад ч юм одоо мэдгүй бүр амар огшоол. Яг ингээл эхлэх гэсэн чинь шүүгч нь хажууд дээр ингээд зогссон. Яг ингээ хажууд дээрээ зогссон чи бүр нөгөө шүүгчээ бодоод ч тэр юм уу те ингээл ерөөсөө хямсаага барьж чадахгүй бүр ингээ хоёр гар мар ингээл бүрээстэй нэг сэрхэг сормосаач авч чадахгүй тэгээ бүр ингээ сандраад байгаа байхгүй юу. Тэгэл яг бүр ингээд сандраал би бүр яана би одоо бүр энэ хүртэл би амар хичээсэн штэ гэл нэг бүр ингээд тархинд бүр тийм юм яваад байдаг болохгүй шүү гэл ингээд тэгэл бүр сүулдэ бүр яг тухайн үед бол би үнэхээр нэг маш их сандарч байсан учраас би зүгээр л хямсаагаа ороход би бүр гараад явчмаар бүр тийм надад амар хэцүү мэдрэмжийг би авчихсан. Тэгэл ингээд 5-10 минут ингээд нүдэ айнаал за би тайвшруулстай гэл тэгэл тайвшраал ерөөсөө хямсаага барайл нэг сормосоо аваал ингээл хийгэлсэн нэг мэдсэн би 50 минутын дотор хийх ёстой тэр яг бүр ажиллаад дууссан практика бүр хийгээд дуусгасан. Тэгэхээр хүнд ерөөсөө маш их төвлөрөл
хамгийн чухал гэдэг юм билээ. Би өнөөдөр яг яах гэж ирсэн юм. Яг тэрэндээ бүр төвлөрөх маш чухал гэдэг би яг тэр үед би үнэхээр мэдэрч байсан. Тэгэл ерөөсөө тэр тэмцээний дуусгаал бүр хамаг хүн ингээл хөөсмөс янз бүр гарсан байгаа шүү дээ. Тэгэл дуусаад багш руугаа очиод ёо багшаа би ингэсэн тэгсэн ингээл яриад багштай анхны тэмцээн чинь мэдээж угаасаа тэгэн тэгтээ чи маш олон тэмцээн уралдаанд орж иж маш чадвартай хүн болно гэдгийг надад манай багш маань хэлжсэн. Тэгээд тухайн үедээ багшнаа би үнэхээр их баярлж авдаг. Одоо ингээд яг Монгол хүүхдүүд одоо над дээр ирж байгаа хүүхдүүд ялангуяа би ингээ гоо сайхан талаар явмаар байна. K beauty гэдэг тал. Тэгэнгუთ одоо K beauty гэдэг талаар явж байгаа хүүхдүүд маань яг дотроо skin care-тэй хумс арчилгаа тэгээд үс центр гэдэг яг ингээд бүр цогцоор нь сурд юм байна л да коллежид. Тэгэд ингээд коллежид сурдаг ийм одоо салбарууд байж гин. Мөн дээрээс нь их сургуульд сурах боломжтой гэдэг ийм хоёр ийм одоо сонголтууд байдаг байхгүй юу хүүхдүүдтэй. Тэгэнгუთ одоо жишээлбэл би бол хугацааг нь харахаараа чи 2.5 жил сурсан дээр үстэй 4 жил юм байна штэ гэж иймэрхүү юм одоо ярьж ин л та хүүхдүүдтэй. Тэгэхээр хоёлаа яг энэ яг салбарын одоо бас нэг юм эксперт хүний хувьд хүүхдүүд дээр юу гэж хэлвэл илүү зүгээр байдаг вэ? Гоо сайхан ч дотроо мейкап, сормоос, вакс, тэ шивэс гэдэг одоо ингээд бүр маш ингээд гоё хөгжсөн байна сормоос гэдэг. Ингээд энэ чинь олон төрөл явж байгаа. Тэр дотор body art гээл тэ бүр ингээд цаашлаад бүр ингээд бүр маш олон төрөл болж авсан байна. Тэгэхээр би яг энэнийхээ яг юуг нь илүү сонирхолтой байгаа юм. Энийг сурахын тулд надад аль сургуулийн надад одоо сонгуул илүү надад би энийг сурч чадхаар байна гэдэг маш сайн бодох хэрэгтэй. Тэгээ түрүүнд хэлсэнчлэн их сургууль бол 4 жил заадаг. Харин коллеж бол 2.5 жил байдаг. Би яг энэ мэрэгчлэрээ би хурдан энэ одоо юу амьдрал дээр гарч ирээс суралцмаар байна. Тэгээд үсэх юм бол 2.5 жил коллежоор сурсан ч гэсэн тэр хүн мэдээж тэндээс мэдэж чадах юмуудыг сураад авч байгаа болохоор бас болно. Бүр илүү би их сургуулийн гэсэн юутэй би төгсмөр байна гэх юм бол их сургуульдсан. Яг л адилхан одоо нөгөө нэг багшийн стандартын сургалж явагдаж байгаа учраас тэрнээс гадна өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн их сургууль коллежоор би мэдгэдэггүй авахгүй. Тэрнээс гадна би яг юу хүсэж байгаа. Би яг энийг одоо хүсээд би яг энийг эцэст нь би яг юу болох юм те. Тэрэн дээрээ тулгуурлаад яг энэ сурж байгаа зүйлээсээ гоё илүү гоё өөрийгөө сургалтын төвөөр гоё хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг бас нэмэлтээр гоё хэлж өгнө. Яг л нөгөө артист гэдэг чиглэл чинь тэр чигээрээ ур чадвар дээр бүрэн суурилдаг тийм. Тэгэхээр яг энэ ур чадвар гэдэг зүйлийг зөвхөн ерөнхий мэдлэг авахаас гадна давхар өөрөө чи эрэл хайгуул хийж авах хэрэгтэй шүү гэсэн үг ахна шүү тийм. Тэгжиж одоо шүүгч болно. Наад захаа. За шүүгч хийхэд ерөн цалинтай байд юм уу? Шүүгч ерөн яг яагаад болохыг хүссэн бэ? Одоо тэгээ цалинтай байдаг бол цалинд нь юм уу тийм гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлээс авах. Шүүгч гэдэг бол надад бол амар хол санагдчихсэн. Би тийм зорилго тавиагүй. Зүгээр л би одоо тий энэ мэрэгчлэрээр сураал гоё ингээл ажил өдөр болгоны тутамд ажил хийгээд ингээд орлого олъё л гэсэн бодолтой байсан бол энэ цаашлаад энэ чинь мэрэг бүр ингээд явсараад шүүгч болсон. Шүүгч одоо хийгээд хүмүүс аягүй мөнгө олж ийн гэж байгаа бас буруу ойлголт авч байгаа гэдэг. Гэтэ шүүгч хийгээд мөнгө олох бол надад тийм үн цэнтэй зүйл биш ээ. Тэр хүн мөнгөн дээрээ биш хаа тий. Яагаад тэгэхээр би шүүгч гэдэг чинь тухайн хүний чадварыг нь би яг боддоор үнэлж өгч байна. Тэр хүнийг яг чи ийм чадвартай байна шүү үгүй гэдгийг л үнэлж өгч байгаа. Тийм ээ. Тэрнээс би тэр одоо шүүгч хийгээд тухайн газараас би мөнгө авч байгаа бол биш. Баш. Тэгээд бас шүүгч хийж байгаа зарим найзуудаа асууж байгаа гэсэн тийм. Бусад хүмүүс асууж байсан. Чи шүүгч хийгээ мөнгө авдаг уу? Үгүй ээ. Би шүүгч хийгээ мөнгө авдаггүй. Энд чинь зүгээр миний хобби сонирхлоороо хөтлөгдөж орсон зүйл. Би хэн нэгнээс мөнгө авахын төлөө би тэр мэрэгжлийг сонгоогүй. Тийм. Тэгэхээр шүүгч хийгээд бол би мөнгө авдаг. Би шүүгч хийснээрээ олон улсын холбоонд элсэн мэн тийм ээ. Дээрэс нь би олон улсад би Монгол улсынхаа нэрийг гаргаж чадчихна. Монгол улсын артистууд ингэж үнэхээр чадварлаг байж явж чадаж байна гэдгийг харуулж чадчихжээ. Би нэг улсаараа бид нар улсаа төлөөлж явж байгаа. Шүүгч хийж байгаагийн хамгийн том зүйл маань би Монгол улсаа дэлхийд таниулж явж байгааг бас нэг төлөөлөл юм болов уу гэж бодоод явж байгаа. Хоёлаа энээсээ гадна дахиад нэг давхар ажил хийгээд байна уу да тий. Тэгэж харагдаад байна тий. За гоё өөрийнхөө ажлыг бас танилцуулаач. Сая сонссон чи хүүх тийм үү гэдгийг бас амар гоё тэглээ. Энд ч олон улсын одоо нисэх онгоцны буудлын гэдэг тийм ээ. Энд ч олон улсын нисэх онгоцны буудлын 5002 дугаар салбар дээр duty free дотор кассан дээр ажилладаг байгаа.
Айгуу гоё мэдэн тий. Тэгэхээр одоо магадгүй хоёулангийнхан подкастыг үзэж байгаа манай үзэгчид маань ч гэсэн солонгосоор зочлох юм бол за хоёулаа хэдүүлээ яг дүүти нөгөө нэг тэрнал хоёулаа явах хэрэгтэй шүү гэх. Тэрнэр кассан дээр Монгол охин байгаа. Айгуу гоё мэдээлэл тий. Аялж байгаа хүмүүст маань. Тийм. Яг ийшээ хоёулаа яг яаж орж ирэхээр болов? Яг эдний шалгуур нь яг юу гэдэг юм бол? Ер нь бол яг хилтэй байхад хөлтэй гэдэг шиг тийм ээ. Хилтэй байхад хөлтэй гэдэг шиг одоо хаанч бол хүн ажил мэргэжлээ болоод ажил хайж чадах юм бол төрөн дээрээ тулгуурлаад ажил олж болдсон бэлээ. Тэгээ миний хувьд болохоор солонгос хэлийг өөрөө гар бие дааж сурсан. Энэ хэлэн дээрээ төвлөрүүлж би ажил хайж явжгаад нисэх онгоцны бодлын энэ ажлыг болоод тэгээд ажлын ярилцлаганд ороод тэнцээд тэгээд хийсэн байгаа. Одоо ажиллаа жил гарсан болж байна. Жил гарan нэлээд удсан шүү дээ. Удсан. Гартаа оролцсон шүү дээ. Анхандаа зүгээр сүг. Анхандаа бол бас хэцүү байсан. Үнэхээр хэцүү байсан. Миний хувьд бол яг хөө тэр чинь нөгөө нэг дүүти бэрэ гэдэг утгаараа албан ёсны одоо тэр нөгөө маш олон шаардлага тавьсан. Би үнцэн ажилтан болохын тулд хүртэл 4 сар хичээсэн. Тэр хооронд би төсвөр алдаад бас гарах шийдвэр гаргаж ирсэн. Тийм тэгээд нэг л би ороод ирсэн. Би энд ажиллана гэдэг зорилго тавьсан байсан учраас би маш их төсвөр төвчээрээ одоо тэрэн дээр тулгуурлаад одоо жил гарan болоод бас ингээд нөгөө нэг архаг ажилчдынхаа нэг болж чадсан гэдэг шиг тий. Ажиллаж чадсан. Тэгээ утсан байна бас. Тийм байна. Энэ бол бас амар гоё амжилттай. Хоёулангийнхан нэнэ гэхээр надад амар тийм тууштай байдал харагдаад байна л да. Би энэ хүртэл явж байгаад энэ дээр би бүр ингээд шалгалтнаас гармаар байсан гэдэг тэгснээр би хийцээ. Одоо болохоор би ажилласаа гармаар байсан. Тэгтээ би хийцээ ингээд амар яг ийм тууштай юмнуудыг харуулж байна л да. Тэгэхээр хоёулангийнхан бас дахиад нэг амар би бүр сонсчоод бүр вау гэдэг ингэсэн юм. Хоёлаа чэжүү ардлыг баг бүтэн тойрсон юм шиг гүйцэн нэг юм одоо гүйж байгаа нэ тий. Энэний талаар бас ярмаар байна. За чэжүү арал чи өөрөө ингээд бүхэлдээ 208 кг тий. Тий нэг одоо чэжүү арал гэдэг бас солонгосын нэг тусдаа арал байдаг тийм ээ. Тэр арал маань өөрөө яг бүтэн тойрох юм бол тэр аралыг тойрох юм бол 208 км байдаг. Яг би тэрнэд яг талаар нь гүсэн 100 километрт те 100 километрт бүр 2-2 удаа гүйлтэнд орсон гэдэг бол надад бүр вау гэдэг. Монголд болж байгаа манай Монголын марафонд нэг 5 10 15 гэлээ айгүй хөөрхөн байдаг штэ. Тэрний би сая түрүүчил 5 л гүсэн байхгүй. Тэгсэн чи хоёулаа бүр амжилт 100-ийн 100 ингээ гүсэн гэ би бүр вау л гэж юм л та. Тэгээ харсан чинь тэр маань 100 км чинь 14 цаг байсан уу те. Тийм. Йоо энэ бол бүр амар надад бол бүр амар санагдаж байгаа байхгүй юу. Тэгээ хоёлаа энэнийхэн талаар бас яриач энэ хатуужлынхын талаар яаж гүүхээр болов. Ууг одоо хүнд нь ийм гүдэг ийм тамирчны бас юм бэ нүү те. Ер нь бол яг 10 жил нэг хүүхдүүд чинь спорт гэл ингээл явдаг штэ. Гэтэ надад 10 жилээс нэг 10 жил одоо яг нэг аль бодох нэг манай юу гүйлтийн нэг юм болж байсан. Яг тэр нэг бүгээл ярьжсэн. Тэг яг 10 жилээс нэг жоохон гүү ихсэн амар тийм хүрэн спортын тийм нэг аягүй гоё тийм надад нэг бодол яваад байдаг. Гой гүйж үзэх юмсан гэдэг нэг амар тийм юм байдаг. Солонгос улсад очиод ч гэсэн юу би чинь амралтынхаа өдрүүд те хажуу талд нэг юм юу байдаг штэ одоо нэг солонгос улсад дасгалын нэг юм газрууд байдаг да. Тэрэн дээр очиод би чинь 10 тойрчоод тэгэл нэг явж идэг байсан байхгүй. Тэгээд байжгаад бас нэг миний хүсэл зорилгын нэг байж таарад 2000 бүр хизээ хойно 2000 одоогоос чинь 2 3 жилийн өмнө гэдэг чинь 2023 онд юм уу та 23 оноос эхлээл би ерөөсө нэг л мэтгэл миний тэр юу чинь гүйлтийн юу эхэлсэн штэ найз агшнартайгаа явж байгаа өө энэ ч 10 км-ийн гүйлтийн тэмцээн болох чинь штэ марафон болох чинь штэ гэл өө тэр нь бүртгүүлээ гээл тэгэл бүртгүүлсэн 10 км гүгээл ирсэн байсан өөр тэгэл гүгээд ирсэн тэгэл би ч өөр гүйлт чинь өөр аягүй гоё марафон гэд. За тэгээд марафон гэдэг үгийг бас би өөр амар ичиж исэн. Анхан бол өста би марафонд гүн гээл ингээл лээдэг гэсэн бол тухайн дараа нь би одоо нөгөө нэг яг одоо албан ёсны бүр тийм тий багш дасгалжуулагчтай таарад марафон гэдэг үгний утгыг нь ойлгоод тэгээд би дараа нь би яам би одоо яагаад би энэ үгийг ингэж яаж ийсэн бэ гэдэг амар ичижсэн. Марафон гэдэг чинь 42.5 км
гүйсэн хүнийг марафонд гүйчлээ гэж ярьдсан байлээ шүү. Хамгийн багтаа юу? Тийм. Марафон гэдэг гүйцэл. Уг нь ер нь бол угаасаа тийм байна. тий. Тийм байлээ. 42.5 км гүйсэн хүнийг марафонд гүйчлээ гэж ярьдсан байлээ. Тэгээд энэ марафон гэдэг зүйл чинь өөрөө дотроо ойрын гүйлт тий марафон гүйлт, хоёрт холын гүйлт, ультра гүйлт гэж ангилаатай гэдэг юм байна. Бас энийг би одоо гүйлт одоо яг гүйлтэндээ бүр яг орсныхоо дараа бас мэдсэн. Зүгээр нэг гүгээд яваад ах биш юм байлээ шүү. Тэгээд би яг ингэж мэдээд эндээс манай бас Монголын тамирчид очиод тэднэрт бас орчуулга хийж явж исэн. Тэгээд яг тэднэр ингээ орчуулга хийгээ явж байхдаа нөгөө төлөө дагаал ингээ нөгөө төлөө чинь амар гоо ингээ гүйж байгаа мэдрэмжийг хараад бүр надад амар гоё яагаад тэгээ чи тэгээд одоо Монголын тамирчид тэнд солонгос тэмцээнд оролцохоор очиж байгаа байхгүй юу? Тэгээ орчуулга шийхээр би очсон байгаа штэ. Тэгээд нөгөө төл чинь нөгөө нэг хэд толын гүйлтэн 6 цаг гүйж байгаа хүмүүс. Гэсэн чинь би 6 цагт давхар бүртгүүлсэн гэж бодсон жол яах вэ? Гүүнгээд. Тэнгүүд амар зоригтой. Тэгэнгүүтээ нөгөө хүмүүс надад нөгөө санаа зовцсон. Чи чадахгүй болохгүй чи ингээд одоо нөө дасгал сайн бэлтгэл хийгээ учраас болохгүй гэж яасан. Яах вэ? За яг би гүйчээ болохгүй л яг дундаас нь гарчия гэд. Тэгээ явжсэн чинь би нөгөөх нь болохгүй л яг дундаас нь гарч ирнэ гэсэн бодолтой явж байгаад эхлүүлчингүүдээ дундаас нь гарч чадахгүй нөгөөдөл чинь гүгээд байгаа байхгүй. Тэнгүүд би өөрийнхөө хэмжээнд ингээд дагаалгүй гүгээд байгаа. Тэгэл би 6 цагийг анх дагааж гүгээд дуусчихсан. Даван тулцсан байна тий. Даван тулсан. Даван тулаад гүгэж дуусгачаад дараа нь би Чэжо хотод одоо 100 км-ийн гүйлт болох гэж байна гэдгийг мэдээд бүртгүүлсэн байхгүй. Бүртгүүлээд би чадна. Энэний тулд би дасгал хөдөлгөөн хийн. Гингүүтээ өдөр болгон би 10 км гүйдэг гэсэн. Өдөр болгоно уу? Тий, өдөр болгон 10 км гүйдэг гэсэн. Өглөөсөө л би хэрвээ өдөр миний ажлын цаг нь 9 цагаас эхэлж исэн бол би өглөө 5 цагт босоод гараал хуцаа өмсөл нөгөө гараач байгаа байхгүй шүү дээ. Ерөөсө хуцаа өмсөөл амар өөртөө ихтэй гараал гэрээсээ гараал ерөөсө талбай хөрлөхөө чинь. Тэгэл яг би ч солонгос амьдардаг болохоор нөгөө гүдэг талбай байдаг. Тэгэл өглөө 5 цагт босоод хамаг хуцаа сайхан өмсөөл тэрийг өмсөх мэдрэмж хүртэл амар гоё шүү дээ. Сайхан тэгэл гараал 5 цагт босоод 6 цаг хүртэл гүйчээл ойрж ирэл устсанд орчоод тэгэл юм бэлдэл ажилтаа яваа. Өдөр болгон 10 км гүйдэг байсан. Тэгэл ерөөсө дунд нь нэг өөрийгөө шалгах гэж 30-40 км гүүн өөртөө ингээл юу гэл тэгэж гүгээл 100 км очиад гүйжсэн. Гэхдээ миний хувьд бол мэрэгжлийн хүн биш. Гэхдээ би бол зүгээр сонирхогч. Тийм мэрэгжлийн хүмүүс бол надаас илүү бүр амар мундаг гүдэг. Тийм тэгэхээр өөрийнхөө сонирхчийн хувьд би бол гүгээд гэхдээ одоо үнэхээр би энэ эцэг нь хүрнэ гэдэг надад нэг юм тийм бас нэг амар тийм муухай юм байдаг ч юм муухай ч юм юу ч гэх юм те. Ямар ч юм би энэ эцэг үзнэ гэсэн тийм нэг юм байдаг болохоор би 100 км гүн гэсэн бол би өнөөдөр зөвхөн энэ миний хийх ёстой ажил бол 100 км гүөх. Ерөөсөө надад өөр би юу ч хийхгүй. Зөвхөн л өнөөдөр би хүн нэг өдөр одоо ажил хийгээд солонгост бол тий жишээ олгож ярих юм бол би солонгост нэг өдөр өглөө би 9 цагаас 6 цаг хүртэл би 80,000 вон ажил хийх бол энэ өдрийн миний төлөвлөгөө. Харин Чэжо хотод очоод Чэжо тэр мужид очоод тийм ээ 100 км бол тэр өдрийн миний төлөвлөгөө байсан. Би энэ хотод би 100 км гүйх гэж л ирсэн. Би энэ дээр л төвлөрнө. Би дундаас нь гарах юм бол энэ өнөөдрийн миний төлөвлөгөө биш болно. Гэднэгүүднээсээ ерөөсөө би тэр ухаан одоо төлөвлөгөөгөө тавиал 100 км гүйгээл орж ирчихсэн. 14 цаг 56 минут бүжсэн үү? Бараг тэгэж гүйжсэн. Тухайн үед бас дундаас нь ингээл хөл гар маань устаал бүр янз бүрийн юм болж исэн. Тэгэл тухайн үедээ дундаас одоо 78 км дээр ирээл миний бүр хөл бүр битүү устчихж байгаа байхгүй. Цаашаа одоо ингээл гүөхэд амар хэцүү болоод тэгэл тусламжийн хүмүүс байгаа штэ. Тэгэл тэр хүмүүс маань ингээл эмчилж өгөөл. Тэгэл за одоо чи чадах юм чадна. Тэгэл бүгэл ахаал өргөжлөлт штэ. Яа. Энэ бүгдийн цаана гарч байгаа яг энэ дайчин нээгийн цаана яг хин ийм амар дайчин болгож өгөөд байна. Цаанаасаа гарч ирж байгаа одоо энэ амар энержи чи одоо хаанаасаа гарч ирээд байна те. Одоо мэдээж миний энэ бол гэр бүлийн хүмүүжил байгаа тийм ээ. Миний одоо ээж маань биднийг маш
гоё хүмүүжлэлтэй болгож өсгсөн. Тууштай байлгаж өөж маань өөрөө үнэхээр гоё тууштай хүн байдаг. Намайг өсгөж өгсөн эгч маань бас намайг маш гоё тийм тууштай хичээнгүй хүн болгож өсгсөн байна. Тэгээд үнэхээр тэр хүмүүсийн хөдөлмөрч тийм нэг одоо юмд хүрэх гэсэн тэр чанарыг нь би одоо авсан болов уу гэж би бодож байна. Тэгээд ямар нэг юмнаас би бол үнэхээр няцахыг хүсдэггүй. Эцэг нь хүртэл одоо үсчээл тэрнийхээ ард нь гар зогсчаал тэгэл за одоо болсон гэл тэгээд дараагийнхаа юм руу шилжиж байдаг шүү дээ. Яа амар. За өөр дараагийн төвшөнд би нэг ийм дүүргөө сордим илүү гэж бодож байгаа юм байна уу? Байл байх. Би одоо 100 км гүйцсэн юм чинь тийм ээ. 100 км идэхдээ би Жижиг харалт нэг гүйсэн. Дараа нь би саяхан 11 сард одоо Сөүлийн Пажу гэж хот байгаа. Тэр Пажу хотод 2 дахь 100 км ээсэн. Тэгээд одоо миний дараагийн зорилт бол би 200 км гүнэ гэсэн зорилготой байгаа. Яа. Ерөөсөн гадаа гараад талбай дээр гүгээд байсан юм шүү дээ. Гадаа гараад талбай дээр гүгээл тэр чинь бид нар тэгсэн чинь фитнес хийгээл хүсээ гаргаад ер нь бол юм штэ. Ер нь бол юм штэ тийм. Фитнест гүөх гадаа гүөх хоёр чинь бас өөр ихгүй. Би одоо хүмүүс ирдэг гүйж явахдаа чихв сонсгүй тэгэл би бол тэгдэггүй. Яагаад тэгэхээр ямарваа нэг юм ерөөсө гарандаа цаг maaч зүүдгүй. Мэдрэмжээрээ гүйдэг. Тэгээд чихвд сонсч гүйхгүй байна гэдэг чинь би яг энэ байгальтайгаа ингэж нөгөө нэг юу яаж гэнэ гэсэн үг байхгүй. Хайрцаж ин тий. Гүйж яхад тэр гоё чимээ болон тэр гоё юмнуудыг сонсч гүйгээ явж яхад болжмрын чимээ хүртэл сонсогдоход амар гоё яж идэг байхгүй. Тэгэхээр тэр нэг гоё мэдрэмжүүдийг аваад ингээ гоё гүн гэдэг чинь амар гоё. Хэрвээ би цаг зүүсэн байх юм бол би цаганд баригдаж өгөх. Тэгэхээр би цаггүй гүдэг. Намайг ингээд хүмүүс гайхаад байдаг. Чи ингээ гүйж ихтэй одоо 100 км-д гүгээд ирэхдээ би ингээ цаг зүүх хэвчээсэн бол би цаг юусоо зүүхгүй. Мэдрэмжээрээ гүгээл ороод ирж байгаа байхгүй. Тэр чинь гэхдээ би өөрөө сонирхогч хүнэлтэй. Мэдээж мэрэгжлийн хүмүүс бол цаганд баригдаж өгөх. Тэгэхээр сонирхож байгаа хүмүүс бол тэгэл зүгээр л өөрөө өксийг гэвэл одоо хаан чичвэл гүйж болно ш. Жишээлбэл одоо би 13-аас энэ хүртэл одоо гүгээд чирж болно ш. Зам дагаал ингээл гүгээл. Ер нь бол энэ бас төсвөр төвчээрийг гээд ярих юм бол би Солонгос улсад бас миний 2 дахь улс болсон байна. Энэ Солонгос улсаас би маш их асар их төсвөр төвчээрийг олж авч чадсан. Тийм. Тэнд бол үнэхээр л нэрээ нохлогцсан тийм. Одоо ч гэсэн тэгэл хүн би 2 дахь их орн гэж бодоод үнэхээр гоё тэр улс орныхоо усцыг нь бол ясыг нь дагна гихчээр л тэгэл тийм амьдарч байна да. Тэгэл байх уу. Маш олон зүйл дээр хоёлаа тэнд чинь бас ажил хийж таарах шиг те. Түрүү ярьсан чинь нэрээ тийм ээ гэж бодлоо шүү дээ. Тийм. Дараагийн бас нэг төлөвлөгөө гэж бодох юм бол одоо манай Инка холбоо маань тийм ээ Монгол улсад тэмцээн уралдаанаа зохион байгуулах гэж байна. Тэгээ энэ одоо тэмцээн нэрээ дамжуулж Монголынхоо бас оюутан сурагч болон артистууд тийм ээ мэргэжлийн артистууд илүү их одоо гадаад улс орнууд руу ч гэсэн гоё ингээ гаргах тийм гоё нэг гүүрэн болоод болох тийм нэг үнцгийг нь гоё ингээд гоё яг гоё тавьж өгчих юмсан л гэдэг. Тэгээд маш олон хүмүүс явж чадахгүй хүмүүс хүртэл байгаа штэ. Тэгэхээр тэр олон хүмүүс маань ингээд бусад улс орны тэмцээний бүтээлүүд нь ямар эдгээр артистууд нь яаж хийдэг гэдгийг нь хүртэл гоё ингээд нэг харуулчих юмсан гэдэг одоо яг ажил болоод бас ингээд завгүй явж байгаа. Тийм байна. Хоёул одоо яг өөрийн гарын шавнартай юу? Ер нь бол яг гарын шавнар байгаа. Тэгээ бас гоё хийдэг үнэхээр мундаг бас хийгээд явж байгаа хүмүүс бол байгаа. Тэгээ би яг энийг нөгөө хобби болгоцсон учраас энийг амар сургалт гэж бас яваад идэггүй. Өөрөө хийгээд салон ажиллуулад тэгээ хийх үндэ хийгээл ингээл явж байгаа. Тэгээ бас ингээ ажил мэргэжлийн хажуугаар ингээл зэрэгцүүлээ явж байна. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүс заяа яг энийг би яаж мэдсэн бэ гэхээр би Жижиг хотод нэг 2 жил амьдарч байсан байхгүй амьдарсан. Тэгээд Солонгос улсад ажиллаж амьдрахад одоо найз мэдх юм бол тийм ээ бид нар бол ингээл ажил мэргэжилгээл дээшээ ч үнэндээ харах завгүй тэнгэр харах завгүй ингээл ерөөсө уртгаа хараад тэгэл метро руугаа ингээл яваал ингээл нэг баахан бол ирэмэрэ юм дундуур л ингээл уртгаа хараад явж идэг штэ. Тэгэхэд би бол нэрээ үнэхээр тэрийг мэдэрсэн. Жижигд очиод би заяа яг ингээд байгальтай ингээл яг ингээд том ресепшн дээр би юу хийж ресепшн хийж байгаа хгүй юу. Тэнгүү тэр нэг том цонхны өмнө миний 4 улирал ингээл нүдний өмнө өөрчлөгдөж байгаа юм. Одоо яг энэ том цонхны өмнө
тэр мэдрэмжийг аваад яагаад би сөүл нэг улсад байж яагаад би энэ гоё мэдрэмжийг аваагүй юм бэ гэдгийг би яг тухайн үед мэдэрчсэн байхгүй юу. Тэгээд би 2 жилийн дараа сөүлд очиод нэрээ би чи энэ тэнгэр хүртэл сөүл би ингээд тэнгэр хүртэл ингээд шитэж чадахгүй ингээд амар юм ингээд юусоо эрэм дундал ингээд явжсэн байж тээ. Тэгэхээр хүн өөрөөс нь жоохон цаг зав гаргаад өөртөө жоохон ингээд гоё тийм байгаль орчинтойгоо бас танилцаад ингээд гоё аялал зугаалж байгаасаа гэдэг юм бас хэлэх зүйтэй юу үгүй юу? Зүйтэй. Би ингээд чамайг сая ингээд ярианууд чинь сонсоод байсан чинь амар тийм яг одоод амьдарч байгаа юм байна. Нэнэ бол амар аз жаргалтай байгаа юм байна гэж бодлоо л доо. Яа тэгэхээр нөгөө хүн урагшаанаа тэмүүлээд ирээдүйдээр амьдраад байхаар стресстэй, бухимдалтай амьдардаг. Хүн хойно амьдраад байх юм бол дурсамж дээрээ төвлөрөөд ингээ бас урагшаа явж чаддгүй амьдардаг. Яг одоо амьдарч байгаа хүн бол аз жаргалтай. Үе яасан гоё цэцэг юм. Үе хүмүүс яасан гоё. Гэ ингэж нөгөө нэг юм гоё одоод амьдарч байгаа хүн юм байна да. Одоод амьдарч чадж байгаа хүн юм байна да гэж бас харсан. Тийм гоё юмыг бол гоё яана л гээл тийм ээ. Гоё юм гоё яана гэл ингээ харж идэг. Харчих хэрэгтэй. Тэгэж бас амьдарч чадж байгаа юм. Тэгээ энэ бүхэн чинь баг яг одоогоо харж амьдарч байгаа юм чинь чамаг энэ бүх олон бэрхшээлийг даван туулах маш том хүчин зүйл чинь баг болцсон юм уу да гэж бас харж байна. За тэгээд өнөөдрийн дугаар бол дэвсвэр төвчээрийн хойно ямар зүйл байдаг вэ? Тэгээд энэ дэвсвэр төвчээр гэдэг зүйл байж чи өнөөдөр өөрийнхөө хүссэн зүйлийг оргилд хүрч чаддсан байна гэдэг зүйлийг хүргэсэн байхаа гэж найдаж байна. Тэгээд танд энэ подкаст маань яг ингэж хүрсэн бол ингэж хүрэх ёстой хин нэгэнд нь та хүргээд өгөөрэй. Хүргээд өгье подкаст байлаа. За тэгээд хоёулангийнхан подкаст амар гоё болж дууслаа. Тэгээд аягүй гоё мессеж өгсөнд бас баярлалаа. За одоо болохоор би ингээд нөгөө нэг хүргээд өгье подкастн дээр амар гоё үг бичүүлж авч байгаа. За яг энэ хүргээд өгье подкаст оролцоод ямар сэтгэл төрсөн бэ гэсэн нэг юм гоё өөрийнхөө сэтгэлийг илэрхийлсэн гоё мессежийг бас бичиж өгөөч бид нарт. Тэгээд дэмжүүлээ. За энийг бид нар бол ингээд бүр хадгалаад алдаршуулад манай тэддэг дугаарын оролцогч манай тэддэг дугаар дээр орж ирж ирсэн. Ингээ магадгүй ойланд жилийн дараа уулзч иж магадгүй шүү дээ. Тэгэхээр дурсамжтай гэж бодоод ийм хэлж байгаа. За тэгээд гоё өөрийнхөө гоё юг бичиж тэмдэглэж өгөөч. Та намайг хүргээд өгөх юм. Бид хүүхдийг зүгээр л хаалх хүртэл дагуулдаг. Гэвч үнэндээ ирээдүйн зам руу анхны гэрлийг асааж өгдөг. Зарим хүргэлт замын эхлэл байдаг. Мөрөөдөл рүү ойртох зориг хэн нэгний хүргээд өгье гэсэн үгнээс эхэлдэг. Хүн бүр хаа нэгтээ хүрэх гэж яваа. Зарим нь хол, зарим нь ойр. Яасан бэ нөө? Хашаа явах уу? Хаяашаа үргээд өгөөч. Харин хэн нэгний хүргэх тэр мөчөд бид өөрсдөө ч бас урагшилж байдаг. Хүргэх гэдэг бол зүг чих заах. Нөхөө. Хороо болохоос өмнө найзаараа хүргэж өгөөрэй. Аюулгүй зөв зам руу нэг хүний хөдлөөд буцаад ирэх итгэл юм. Хүн бүр ямар нэг зүйлийг хүлээж байдаг. Мэдлэг, боломж, өргөдөж буй ирээдүй. Амьдрал түүнийг нь хүргэж өгдөг хүмүүсээр урагшилдаг. Хүргээд өгье подкаст.